тийм ээ. Дондоо дээр явж байна. Гайгүй тулаан болно л гэж ашиг байна. Өдөө илүү сартай үйл болохоор бас жиндүү байна. Тэгээд сая торгоны дэлгүүр майны торг байна. Миний Шангрилагийн баруун талд. Шангрилагийн яг зүүн талд Олимп гэж байранд хоёр давхарт байд юм байна. Уянгаа гээд ижил болж байгаа юм хтэй. Бид хэд юу хийж байгаа? Нэг Япон хүн байна, Сузуки-сан, Ариуна гээд бас хэдэн Япон хэдэн монголчууд нийлээд сошиал одоо YouTube видео зураг энтер яаж янзлах вэ? YouTube дээр яаж Facebook дээр яаж сошиал дээр хандлтаа нэмэгдүүлэх вэ гэсэн тийм нэг сургалт хийж байгаа. Тэгээд сургалтанд оролцож байгаа хүмүүсийнхөө одоо хийж байгаа ажлыг 7 хоногоор сурталчлаа гэдэг. Энэ одоо нэг торгоны дэлгүүрийг сурталчилна гэх юм уу, тэрнтэй очиж танилцсан гэх юм уу, тийм хийгээд тусдаа юу хийхээ. Тэгээд дэлгүүр татсан сэтгэл дэлгүүрийн бизнес нь юм хүм асуугаад ярилцлага хийгээд скол стори рил энэ хийгээд. Уг нь тэр торгоо харуулж гад ярьсан бол гоё байсан байх. Тэгээ гарч ирээд сая мартаагүй дээрээ сэтгэлээ хийя гэж бодоод нэг юм бичлэг хийж байна. Тэгээд юу? Уянгаа өөрөө юу сайн хятад хэлтэй, сайн япон хэлтэй хүн юм байна. Тэгээд энэ яг би ч эдийн засгч болохоор одоо тэр би юу гэдэм одоо тийм бизнес уянгагийн бизнес торгоны дэлгүүрийг хараад яг өөрийнхөө хэмжээнд эдийн засгийн талаас нь харна шүү дээ. Менежмент гэх юм уу. За уянгаа болохоор би сая хэлсэн нөгөө Япон хятад хэлтэй болохоор Тайванаас ийм шүр совд тэгээ янз бүрийн чулуу идэл гоё чимэглэлүүдийн оруулж ирд юм байна. Эм өгднээс авахуулаад зөөлт мөлт. За хэтгэлдээ тэгээд ашиглаж байна. Энтгэхээс торг. Гэтэ нэг гар нэхмэл торг. Гол нь гар нэхмэл торг гэдгийн даваад бол нь юу вэ гэхээр машинаар гараар нэгж байгаа учраас хүний ур орно. Машинаар янз бүрийн тэр нарийн хээг тэр болгоны хийхэд хэцүү шүү дээ. Гар торг учраас хүний ур орно тийм одоо нэг давчгүй бүтээл маягийн гар торгоны давуу тал нь тэр үт юм байна гэж сайн мэдж авлаа. Тэгээд юу энтгүүтээ яаж харьцаж яах гэсэн чинь ярьсаар байгаад гайгүй англи хэл сайжаад байгаа гинэ. Тэгэхээр гадаад хөдөлთა хийн ихлээр чинь бас хэлнийгээ даваа талыг ашиглаж байгаа дэлгүүр юм байна л гэж ойлголоо. Тэгээ яг манайхан чинь нөгөө тосон думж явлаа. Торгонд хөлбөрч идэвлээ. Торгоч нь бол манай уламжилт хамгийн одоо цагаан сармаар гээд дээл хувцас бүх юмдэл хэрэгэлдэг гол юм шүү дээ. Тэгэхээр одоо яг сезон нэхлээд өнөөдөр торг гэдгийг бас сайн мэдгүй байжгаад мэдж аваад өөр нэг ганц хоёр видео рил хийсэн пэйж дээр байна. Тааваг сонирхол үзээрэй.